Анхны цас зохиолч Мөнгөлөг. Энэ намрын анхны цас Улаанбаатарт орлоо. Дэлмэн овцынхоо 12 давхрын цонхоор хотыг харан зогсов. Цас зөөлөн будрана. Ойрох замын улаан гэрлүүд, автобусны дээвэр, хүмүүсийн мөрөн дээр цас тогтож саарал хотыг хэдхэн минутын дотор цагаан болгож орхив. Анхны цас гэдэг хүний дотор нэг л өвөрмөц чимээгүй байдлыг авчирдаг. Урд нь яарангүйх явсан хүмүүс нэг агшин л зогсож өнгөрсөн рүүгээ эргэн харж эхэлдэг юм аа. Дэлмэнгийн гар утас чичрэв. Ангийнх нь гөрөвчат. 10 жилээ төгссөний 15 жилийн ой болж байна гэж хүмүүс сэрж эхэлжээ. Олон жил нам хүн байсан тэр гөрөв гинэт амилж хуучин найзууд нэг нэгээрээ байна гэж бичиж эхлэв. Дэлмэн уцаа хараад нэмсэглэв. Дараа нэг нэр гарч ирэхэд энэ нэмсгэл нь цаанаасаа л аллав. Сууд бас ирнэ. Солонгосоо саяхан иржээ гэж найз нь бичсэн байлаа. Дэлмэнгийн зүрх тэртех 15 жилийн өмнө байсан газартаа нэгэн агшин буцаж очив. Анхны цас үргэлж тэр нэрийг авчирдаг байсан юм. Гэхдээ энэ удаа тэр нэр зүгээр нэг дурсамж биш, харин амьд хүн болж утасны цаана хаа нэгтээ энэ цасан дор алхаж байгаа энэ хотод. Тэр дэлмэн 17 настайдаа тэр охиныг анх харсан. 11-р анги. Шинэ жилийн эхэнд нэгэн охин шилжиж ирэв. Сувд гэдэг. Хөдөөнөөс Арангаагаас ирсэн. Аав ээж нь хотод ажил хайж ирсэн. Анх эрэхт нь хотын хүүхдүүд дунд баг зэрэг төвчээртэй, дуу цөөтэй, нүдэн юм анзаардаг охин байлаа. Хотын хүүхдүүд утсаа барьж нэг нь нэгнийхээ хувцас, гар утасны загвараар бие бинийгээ хэмжиж юун тавьдаг байлаа. Харин сувд бусдаас нэг л өөр. Тэр хамгийн сүүлийн загварын утас барьдаггүй ч цонхоор гадагшаа ширтэхдээ хин ч анзаараагүй хараагүй зүйлсийг хардаг мэт байлаа. Анхны хайр гэдэг гинтл буудаг. Урд нь дэлхийн нэг өнгөтэй байтал нэг л өглөөс ирэхэд бүх юм өөр өнгөтэй болсон байдаг байл. Гинч юу ч өөрчлөгдөөгүй атал гинтл нар тод болж агаар амтагдах болж өчүүхэн салхи хүртэл нэг л өөр өгүүлбэр шивнэх мэт санагдана. Дэлмэн анх удаа тэр өвчин нэр өгдөв. Тэр өвчнд баяр жаргал зовлон зүдгүүр хоёрыг нэгэн зэрэг зөөдөг учраас залуу хүн түүнийг нэг л тос чухал салж чаддгүй ажээ. Дэлмэн хичээл дээр самбар руу бус цонхныг дэргэдэх сувдын ширээ рүү харах болов. Сууд бодолд автахдаа доод уруулаад зууж харандаагаараа дэвтрийнхээ үзүүр дээр товшдог байлаа. Багшийн асуултад хариулахдаа дуун баг зэрэг чичирдэг. Сувд инээхэд дэлмэний цээж учир мэдлгүй өвдөн. Тэр өөрийгөө ойлгохгүй байв. Хичээл завсарлахад сувдыг хаашаа явахыг нүдэрээ алдалгүй дагна. Түүнийг өдөржин хараагүй өнгөрүүл тэр өдөр дэмий хоосон өнгөрсөн мэт санагддаг болов. Хоёулаа удаа нэг нэгнийгээ дуугүй харахаар ширтэж байлаа. Тэр хоёр анхандаа дуугүй байдаг. Зүрхний дотор хин мэт чанга цохлох чимээ. Баг зэрэг ам нээсэн имэж эргцүүлэн зогсох. Залуу хүн хайрладаг хайртай хүндээ хамгийн сүүлд хэлдэг. Харин түүнээс бусад бүх хүн тэр хайрыг нь мэдчихсэн байдгаж ертөнцийн нэгэн хачирхалтай ёс ажээ. Ангийнх нь энэ хоёрын хооронд юу болж байгааг аль хэдийн анзаарчихсан байв. Тэр жилийн анхны цас орсон өдөр тэр хоёрын хоорондын мөс хайлж эхэлсэн юм.
Хичээл тарж бүгд гэр гэрлүүгөө харихаар болоход сувд автобусны буудлын дээр ганцаараа цас барь зогсож байв. Дэлмэн зүрхэн дотроо хэд хэдэн удаа зоригжуулсны эцэст дэрэгдэн очив. Оюул хэсэг дуугүй цас харав. Өдөө байхад цас өөр бодардаг гэж сувд гинт өгүүлв. Тэнд цас орвол бүх юм чимээгүй болдог. Хот их юм их чимээтэй шуугантай юм байна. Чи хотод дургүй юу гэж Тэлмэн асуув. Эхэндээ дургүй байсан. Сувд эргэж Тэлмэн рүү хараад нянсгэлв. Одоо болж байна. Тэлмэн тэр инээнсэглэлийг утгыг ойлгож цээжин дотор нь цасан дундуур нар гарсан мэт байв. Гэвч юу ч хэлж чадсангүй. Ердөө гар утсаа гаргаж дугаараа өгөөч гэж зүрхтэлсэн өгүүлв. Сув дугаараа өгөв. Гар нь хүйдэн цасан норсон байв. Тэлмэн тэр дугаарыг хадгалахдаа гар нь чичирч нэрийг нь буруу бичээ дахин засав. Тэр шин хоёулаа өөр цайдал мессеж бичилсэн. Юу бичснээ ч мартсан. Зүгээр л дэлгэц дээр нөгөөгийнхөө нэр асахыг хүлээж тэр мэдрэмж. Утас чичрэх болгонд зүрх нь үсрэх мэт оволцож баяр хөөрөөр дүрнэ. Ийхүү тэдний хайр эхлэв. Гэхдээ тэр хайр томоогүй, цэцэг мэт ариухан байсан юм. Хичээлийн дараа хоёул хамт алхаж кофе шоуд хамгийн хямдхан цайгийн цагайлж цаг наргүй ярьдаг болов. Тэлмэн сувдад дуртай дуунуудаа явуулна. Сувд хариуд нь өөрийн дуртай дуугаа явуулна. Тэр хоёрын утсанд айжмаар бидэн хоёрын дуу гэдэг чагсаалт бүрдэв. Зарим шөнө хоёул уцаад чихэндээ хадаад нэг дууг зэрэг сонсоод хэний ч үг хэлэлгүй нөгөөхөн амьсгалахыг сонссоор л унтдаг байлаа. Тэлмэн өглөө сэрэнгүүтээ уцаа хардаг болов. Сувдаас мессеж ирсэн эсхийг шалгаж хичээл дээр багш ярьж байх зур ширээнийхээ доогуур уцаа барьж сувдтай нууцаар бичилсэн. Хоёр эгнээний цаан сууж байгаа охин нэг мессеж бичгэд Тэлмэн зүрх өсрөн цохилно. Сувд хариу бичгээр толгоогоо бүхэлдэхийг харан тэд инээмсэглэнэ. Бусдад тэр хоёр ердөө л дэлгэц рүүгээ ширтсэн хоёр сурагч мэт харагддагч тэр хоёрын дэлгэцийн цаанд бүхэл бүтэн ертөнц байгуулагдсан байлаа. Үүн насан турш дээд хөрөнгийг цуглуулдагч эцэстээ цаашаа авч явдаг нь тэр мэт хідэн шөнийн дурсамж байдгийг тэд хожим нь ойлгох болно. Нэг удаа цас их орсон нэгэн өдөс сургуулийн ард байх модод дор хоёул хоргодон зогсож байгаад Тэлмэн сувдыг өнсөв. Хүйдэн салхинд хоёулаа чичирч охин хацар цасанд норсон байлаа. Тэр үнсэлд хүртэл айдас гүндэтгэлээр дүүрэн цас мэт цэвэр ариун байлаа. Тэдний хөдөлцөх нэг удаа унсэлснээс цааш юу ч хэтэрсэнгүй. Итрэх жасгүй мэт санагддаг байв. Учир нь тэр хайр бие биенээ сэтгэлийнхаа гүнд ариун нанднаар хайрлаж байлаа. Сувд нэг зүйлийг нууцлж явсныг Тэлмэн 15 жилийн дараа л мэдэх болно. Тэр охин шөнө бүр өрөөндөө суун Тэлмэнд зориулж загтал бичдэг болов. Мессеж биш цаасан дээр гараараа зарим үгийг уцаар бичиж болохгүй гэж тэр бодон бичдэг ажээ. Утсан дээр бичсэн үг хормын дотор алга болдог. Харин цаасан дээр бичсэн үг үлддэг. Сэтгэлийн хамгийн гүн үгийг гүн дэлгэцэн дээр биш цаасан дээр үлдээх ёстой гэдгийг тэр итгэдэг байлаа. Сууд тэр загтлыг олон удаа таагаад дахин бичв. Нэг үг таалагдахгүй бол урж хаяна, шинээр эхлэнэ. Эцэст нь хамгийн зөв үгээ олж загтлыг нямбаа ивхэн цүнхнийхээ хамгийн нууц болонд хадгалж орхив. Тэр загтлыг 12 дугаар ангийн төгсгöd эсвэл хамгийн зөв мөчөө ирэхэд Тэлмэн дөхөхөөр шийдсэн байлаа. Зөвхөн цүнхэндээ нэг шийдвэр гаргасан хүн тийхүү төвчээртэйгээр тэр загтлыг дахин бичнэ. Шинэ жил болов. Ангийнхан хамтдаа шинэ жилийн үдшилэг хийх болов.
Нэг найзынханд гэрт цуглана гин. Тэр нь тэр өдөж сувдыг урьж бүжиглэх, магадгүй бүх юмаа хэлэх дотроо бэлдэж толинд өөрийгөө хит хэдэн удаа харж очив. Зүрх нь хүчтэй цохилж хагарах мэт. Гэвч хүний сэтгэлд нэр төр гэдэг хайрын хажууд хэр хүчтэй ноёрхдгийг тэр 17-той хүү хараахан мэдээгүй байв. Гэрт орж ирэхэд өгжим ихшгэлж бүгд цугласан байлаа. Тэрний сувдыг хайв. Тэгээд олов. Гэвч охин ганцаараа биш. Хажууд нь танихгүй нэгэн залуу өндөр нуруутай, царайлаг, насаар ах хүн зогсож байв. Сувдтай тотон нэмсэглэн ярилцж байв. Сувд түүний ярианд ам нь биедээ багтахгүй баярлаж гарыг нь дараа нь дагуулan харж чихэнд нь шимэж байлаа. Хэлмэний цээжин дотор нэг юм нурав. Хөдөн салхи зүрх рүү шууд цохиж ахирлав. Тэгэхээр ийм байж дээ гэж тэр өөртөө ирлээ. Өдөөний охин гэж бодоод би харилсан дэмий. Энэ охинд иймэрхүү том царайлаг залуу таарах нь зүг байж дээ. Нэр төр гэдэг өвчтэй амтэн тэр даруй сэтгэлд нь яриа эхлэв. Хэлмэн сувд руу ойртсонгүй, бүжигдэж ураагүй. Ердөө булангийн наан цаана зогсож нөгөө хоёрыг хүүтнээр ажиглаж дотроо өөрийгөө улам шархлуулсаар сув. Сувд хэдэн удаа тэлмэн рүү харав. Эхэндээ инээмсэглэхээр дараа нь гайхснаар эцэст нь дүгсснээр тэлмэн яагаад ирэхгүй байгаа юм бэ? Яагаад тэр хүүтэн нүдээр харна вэ? Сувд нагад захаа Солонгост ажиллаад амралтаараа Монголд иржээ. Тэлэн танилцуулмаар байв. Тэр хэд хэдэн удаа утсаа хараад тэлмээс мессеж ирнэ гэж шалгаж байлаа. Юу ч ирээгүй. Тэр тэлмэн рүү ширтэж нүдэрээ над дээр хүрээ тэр шивнэ. Гэвч тэлмэн ойлгохгүй. Сууд бас зүрхэнд нь нэр төр өндөв. Хин тэр надад хүүтэн хандаж байгаа юм бол би гоохгүй гэж охин дотроо бодов. Би хүний хайрыг гуйхаар тийм дорой биш. Хоёр зүрх нэг өрөөнд ердөө хитгэн алхмын зайд зогсож байсан атлаа хоорондоо хинч харж чадахгүй хан өндөв. Ойл ижил зүйлээс хараа алдхаас айж байлаа. Гэвч айцаа хоёулаа өөр өөрөөр илэрхийлв. Тэлмэн хүүтэн дуугүй болж эргэлзээгүй бардамналаар алхлав. Сувд толгоогоо өндөлгөн шаналлаа бахархлаар бүтэв. Эрэгтэй хүн хайраасаа ухрахдаа дуугүй болж өөрийгөө зөвтгөдөг бол эмэгтэй хүн хайраасаа ухрахдаа толгоогоо өндөлгөн өвдснөө нуудаг ажээ. Хоёул нэгнээ хайрласаар нэгнээ хайрлтаа нуун ингэж зурж орхив. Тэр шин гэртээ харьсан тэлмэн утсаа гаргав. Сувдын фэйсбүүк хуудсыг тэр дорн шин зургийг харжээ. Нөгөө залуутай хамгийн хайртай үнтэйгээ гэсэн бичгтэй байлаа. Тэлмэн тэр бичгийн жинхэнэ утгыг нах захыгаа гэсэн утгыг нь асуусан ч болоосай. Гэвч асуусангүй. Тэр өрдөө хурууныхаа үзүүрийг дагахаа болох төвчийг тарав. Дараа нь дугаарыг нь блоклов. Хан барих гэдэг тэр цагт өрдөө хоёр давч дарахад л хангалттай байжээ. Дараа нь нөгөө хан өдрөөс өдөрт зузаарсаар л байв. Тэлмэн сувдтай ярихаа болж нүүр тулсан ч хараагүй мэт өнгөрөх болов. Сувд ч бас гойсонгүй. Ойл хичээл дээр уулзахдаа нэгнээ хараагүй мэт харин нөгөө нэргэж одоход дуруунаас нь ширтэж зогсно. Дэлхий хүссэн мянган үг энэ хоёрын хооронд байсан ч хэн ч дуурсангүй. Хамгийн харгас нь гар утас хоёр хүн энэ хоёрын халаас нь байсаар л байв. 20 секундын дотор яагаад ингэв гэж бичих боломж байсан. Хан барих гэдэг хоёр товч дарахад хангалттай байсан. Тэр цаг үе хан нураах нэг үнэнч асуулт
бичгийн ердөө л 20 секунд зарцуулах байсан юм. Гэвч тэр бүх хүнд хормын дотор мессеж бичиж чаддаг болсон тэр цаг үе хүртэл хамгийн чухал нэг үгийг хэлж чадахгүй хэвээрэл байлаа. Учир нь харна утсанд биш нэр төрд байжээ. Маргааш ярий гэж тэлмэн дотроо хэлнэ. Маргааш би эхэлж очиод асууя. Гэтэл маргааш болоход дахиад л нэр төрн замыг нь хаана. Ийхүү маргааш гэж үгэл тоох баршгүй олон үг эцэст нь ортгцсангүй. Хавар ирж төгсөлд ортов. Нэг өндөр ангиараа цон тархаар ойгоо. Дандаа ярилцаж цувд солонгос сурахаар явах гэн. Тэтгэлэг аав. Намар сургуульд илсэх юм байна. Хэлмэн тэр мэдээг сонсоод чулуун биш зөвшөж орхив. Явна гэж юу? Зүрх нь хаарах шахав. Гэвч тэр өдөрч дараа өдөрч тэлмэн сувд руу очиж чадсангүй. Дотроо явхаас өмнө заавал ярина. Бүгдийг тайлбарлана гэж дахин амлавч. Гэтэл хөлн түүнийг тийш аваадсангүй. Урууч блокод айлсангүй. Сууд нисэх онгоцны бодлоос явх өдөр тэлмэн гэртээсэн. Тэр явахыг нь мэдж байсан. Очоод өдөшхий өртөө битгий яв гэсэн хоёрхан үг хэлэхэд бүх юм өөр болохыг мэдэж байсан. Гэвч тэр нэр төр гэдэг хүлэг түүнийг газараас нь хөтлөгсөнгүй. Тэр өдрийн савтын фэйсбүүкэд нэгэн зураг шинээр нийтлэгдэв. Нисэх бодлын санхаар харагдах онгоцнууд доор нь өрдөө 3 баяртай Улаанбаатар юм. Тэлмэн тэр зургийг удаан ширтэв. Дотор нь зөвхөн өөртөө зориулагдсан нэг нуугдсныг тэр анзаарсангүй. Сувд яв. Хот хിവэрээ үлдэж цас хайлж хавар болов. Юу ч болоогүй мэт. Тэр өдөр тэр хоёрын хоорондох орхигдсон зай огт хол байсан учраас харин хин хэнийг хэлээгүй үгээ хэлж амжаагүй учраас жил даран өнгөрөв. Хэлмэн их сургуулаа төгсөж инженер болж нэгэн компанид олон жил ажиллав. Цаг хугацаа сайн эмч гэдэг. Нөгөө шар хайжмаар намжив. Хэлмэн хэдэн ч удаа хайр сэтгэл байрж үдсэн боловч нэг л болсонгүй. Нутуу дуурч явдаг байлаа. Хамт явсан хүн нь чи юу бодож байгааг хизээч хэлдэггүй гэж гомдно. Үндэ ч тийм байлаа. Гомдол төрөнгүүд тэлмэн дуугүй болж асуудлаа ярихын оронд дотроо хаана барьдаг. Тэр зуршлаашаа салж чадахгүй ажээ. 17 наснда барьсан тэр хаана 15 жил түүнийг дагаж явлаа. Хүн нэг удаа дуугүй байж хайраа алдвал дуугүй байх нь зуршил болон хувирдаг ажээ. Гэвч заримдаа ялангуяа намрын анхны цаас орох тэр өдөр тэлмний зүрхний нэгэн болонд хөтөн оч мэт хасдаг болов. Тэр оч өвдөлт биш харин нэг цэвэр гэрэл байлаа. Хайраа алдсан ч тэр анхны ариун хайр тэлмнийг хизээж орхиогүй. Сувдын тухай тэр хаяа дуулдаг болов. Солонгост ажиллаж амьдарч байгааг нь гэр бүлтэй болсон эсхийг нь тэлмэн мэдээгүй. Асухаас ч айдаг байв. Энэ намар анхны цаас орсон тэр өдөр гөрөвч аж сэргэж сувдын нэр гарч ирэв. Уулзалт болохоос өмнө өдөр тэлмэн танихгүй дугаараас дуудлага ирв. Сараа байлаа. 10 жилийн ангийн найз. Тэр сувдын хамгийн дотн найз байсан хүн. Одоо 2 хүүхдийн ээж болжээ. Хэлмээ. Чамтай нэг юм ярих гэсэн юм. Уулзаж болох уу? Ганцаараа. Тэр хоёр кафе шопод уулзав. Сараа зүнхнээсээ нэгэн зүйл гаргаж ирэв. Шарлсан цаас. Нямбаа ихсэн цагтл. Олон жил ихвэстэй байсан гэдг нь цаасыг нь харахад л мэдгэдэггүй байлаа. Энийг сувд чанд бичсэн юм гэж Сараа намуухан өгөлөв. Солонгос явахаа өмнө надад өгөөд тэлмэнд өг гэж загсан.
Гэтэл 2 хоногийн дараа залгаад "Юг хэрэггүй боллоо" гэж уйлж байлээ. Гэхдээ хайж болохгүй. Чи хадгалаад өг гэсэн юм. Би 15 жил хадгалсан. Та хоёр их хачин. Би чамд хайртай байсан гэдгийг бид тэр чамд хайртай байсан. Чи ч түүнд хайртай байсан гэдгийг бид бүгд мэдж байсан. Чи ч бас түүнд хайртай байсныг. Хэлмний гарч ичрв. Тэр залуу гэж тэр амьсгаа таран асуув. Шинэ жилийн өс сувдтай байсан тэр царайлаг залуу. Бэлхэн? Сувдын наагц ах уу? Солонгост ажилладаг амралтаараа ирээд сувдыг дагуулж очсон. Чи тэр хоёрыг арай Сара гинт толгов. Амаа барив. Чи 15 жил Бэлхэн хариу хэлсэнгүй. Тэр цагтлаа гартаа барин чичирсэн хуруугаараа нуглаасыг нь дэлгөв. 15 жилийн өмнө нэг хүн түүнд хайртай байж. Тэр нь хайраа дэлгэцэн дээр биш цаасан дээр гараад авчиж. Гэвч хэлээгүй нэг үгийн төлөө бүгд тасарсан юм. Тэр хан биш. Бар юу ч биш. Зүгээр л хий хоосон байжээ. Ердөө 2 товч хэлээгүй нэг үг хэрэл байв. Уулын чиний харыг туулайн чинээ цагаан дийлдэг гэдэг. 15 жилийн дуугүй байдлыг ердөө нэгэн үнэн ч асуулт дийлэх байсан юм. Гэвч тэр асуултыг хэн ч асуугаагүй. Сувд гэж тэлмэн ятан өглөө. Гэр бүлтэй юу? Үгүй, тэр ч бас ганцаараа. Маргааш уулзалтад ирнэ. Сара тэлмэн рүү удтал харав. Тэлмэн загтлыг нээ. Гэхдээ нээхээс өмнө нэг юм бодов. Заримдаа хэлээгүй 15 жил хүлээдэг. Гэхдээ өвөрт хүлээдэггүй. Тэр шин тэлмэн загтлыг нээв. 17-тай охин гар бичмэл. Зарим үсэг нь тод, зарим нь жижиг. Заримынх нь үсэг гүнзгийрээгүй өнгөрсөн. Сувд тэндээ тэлмэнийг хэрхэн анх харсан тухай, хичээл дээр түүн рүү нууцаар ширтдэг байсан тухай, хамт сонсон дуунуудынхаа тухай бичсэн байв. Эцэст нь чи яагаад надад хүйтэн хандаж эхэлснийг би мэдэхгүй. Магадгүй би энэ ямар нэг буруу зүйл хийсэн баг. Гэхдээ би чамайг хайрладаг. Анх удаа хайрлсан. Хэрв чи энэ цагтлыг уншиж байгаа бол над руу нэг үг бичээч. Ганцхан үг. Би хүлээж байна. Тэлмэн цагтлыг цээжиндээ дарж нүрээ гартаа хийн. 15 жилийн өмнө тэр ердөө нэг үг бичгэл хэрэгтэй байсан юм. Сувд хүлээж байна. Тэр хүлээн нэг л үг. Нэгэн хором зарцуулаад бичих тэр л үг. Тэлмэн харин блокийн товчийг дараад тэр блокийг арилгах л байсан. Энэ дэлхий дээр хамгийн хол зай бол 2 хүний хоорондын зай биш. Харин хэлхийг хүссэн үг, хэлэх зориг хоёрын хоорондох зай гэжээ. Хэлсэн үгээс буцдаггүй гэдэг. Гэвч хэлээгүй үг бас ам зоодог. Зүрхний товтор 15 жил амьд хэвцэх хэжээ. Тэлмэн тэр шөнө шийдвэр гаргав. Энэ удаад нэр төрөө биш, зүрхээ сонсохоор шийдэв. Маргааш нь нууцлалтын танхим хүмүүсээр дөрөв. Хуучин найзууд тэрвэрлэн хөгшөрсөн нүрнүүдээ хажим мухаа болсон гэж инээлдэж. Гэвч Тэлмэн ганц л хүнийг хайв. Суув танхимын нөгөө захад зогсож байв. 15 жил түүнийг өрчилсөн ч цонхоор гадагшаа ширтэх тэр харц. Хин чараагүй юмыг харах тэр нүд хിവэр байлаа.
Сувд эргэж дэлмнийг хараад нэг л агшин төгшөв. Хоёр хүн олны донд ердөө хэдхэн алхмын зай зогсож байв. Яг л 15 жилийн өмнөх тэр чин жилийн үдшилэг дээр зогсож байшин шигээ зогсож байв. Гэвч энэ удаа Тэлмэн дуугүй байдалд бууж өгсөнгүй. Тэр олны хэсэн гатлав. Сувдын өмнө очиж зогсов. Сувд гэж тэр өгүүлв. Хоолой чичрэнэ. Би чамд 15 жилийн өмнө хэлэх ёстой байсан үг хэлэхээр ирлээ. Сувдын нүд нойтон болов. Гэвч тэр инээмсэглэв. Тэр л анхны цас мэт цэвэр инээмсэглэв. Хилээч гэж тэр намуухан өгөв. Би удаан хүлээсэн. Тэр шинэ жилийн үдс чиний дэргэд байсан залуу чиний нагаз ах байсныг би 15 жилийн дараа л мэдлээ гэж Тэлмэн өгөв. Би мунхаг бардан байж чамаа хөдөөний охин гэж бодоод чи надаас илүү сайн хүн олох ёстой гэж бодсон айсан. Айцаа нэр төр гэж нэрлээд чамайг блоклож чамайг алдсан. Тэр өдөр чамайг явахаас өмнө ердөө 20 секунд зарцуулж нэг л үг бичих хэрэгтэй байсан 15 жил мэдсээр батлаа. Бичиж зүрхэлсэнгүй. Өнөөдөр хэллий. Сувд би чамд хайртай байсан. Анх удаа бүх зүйлээрээ хайрлсан. Тэр хайраа би 15 жил зүрхэндээ авч явсан. Сувд удтал дугуй байв. Дараа нь нүднээсээ нэг тусал байлмас цас мэт болгож өгөөлөв. Би ч мэдэж байсан. Зүрхээ хурдгүй юм. Гэхдээ хоёулаа залуу бардан байсан да. Чи асуугаагүй учраас би загталтаа өгүүлээгүй. Би өгөөгүй учраас чи асуугаагүй. Хоёулаа нэг нэгнээ хүлээсээр нэг нэгнээ алдсан. Тэр инээмсэглэв. Тэр загтлыг чамд өгсөн юм байна, тийм үү? Өгсөн гэж Тэлмэн өгөөлөв. 15 жилийн дараа хариу хожимдсон ч би энд байна. Тэр өдөр хоёр уулзалтаас гарч тастай гудамжаар удтал алхав. Юу ярьснаа ч мэдэхгүй зүгээр л дэрэгдэн байх гэсэн. 15 жилийн өмнө цас барьж зогсож байхдаа мэдэрсэн тэр л мэдрэмж буцаж ирэв. Чамайг блоклсон тэр өдрөө би 15 жил харамссан гэж Тэлмэн өгөөлөв. Чи мэдхүү? Би Солонгост хэдэн жил утсаа онгойлгож болгондоо чиний нэрийг хайдаг байсан гэж Сувд инэв. Гэхдээ чи намайг блоклсон тул хайлт хоосон байдаг байсан. Тэр хоосон мөрийг 15 жил харсан да. Бийж бас гэж Тэлмэн өгөөлөв. Чиний хуудсыг нээх гэж олон удаа оролцсон. Гэхдээ өөрөө блоклсон хүн өөрийгөө чөлөөлж чаддгүй юм байна. Бардамнал гэдэг ийм л хайр гэсэн. Ойл нэгнээ хараад инэв. Үлэмстэй инэв. Өнгөрсөн буцааж болох боломжгүй. 15 жил эргэж ирэхгүй. Гэвч хоёрын хооронд 15 жил зогссон хань эцэст нь нуурж амар амгалан нэмгэв. Энэ удаад гэж Сувд цас руу хараад өгөөлөв. Дуугүй байж салахгүй. Тэлмэн утсаа гаргаж Сувдын дугаарыг блокоос чөлөөлөв. Дараа нэг мессеж бичив. 15 жилийн өмнө бичих ёстой байсан тэр нэг үгийг Сувдын утас чичирч эхлэв. Хоёул цасан дээр зогсон нэгнийхээ дэлгэцээр асаж буй нэрийг хараад инэв. Энэ удаа тэр мессежийг уншаад хариутай байв. Тэлмэн одоо ч намрын анхны зайс орох болгонд цонхоор хотыг хардаг. Гэхдээ одоо зүрхэнд нь өвдөлт биш дулаахан гэрэл асдаг болжээ. Тэр ойлгосон анхны хайр салсан учраас өгдөггүй ажээ. Хилээгүй үлдсэн цагтаа өгдөг юм. Хэлсэн цагт нь 15 жил хожимдсан ч тэр дахин амьлдаг. Зүрхэнд ботож асдаг. Бүх хүнд хормын дотор үг хүргэж чаддаг болсон энэ цаг үед хүртэл хамгийн зоригтой үйлдэл хийвэрээ. Нэр төрөө хойш тавихад зүрхнээсээ үнэн ч нэг үгийг
эрхэлж хэлэх явдал ажээ. Тэр үг хэдий хожимдсан ч хэлэгдмэгцэн анхны цас мэт ариун бүх юмыг шинээр эхлүүлдэг бажээ. За хайрт сонсогч нар минь хэлж чадаагүй, хийж чадаагүй үйлдэл байгаа бол тэрийг хэлж, хийж харамсахгүйгээр сайхан амьдраарай. За их дарж subscribe хийгээрэй. Анхны хайр ариун бөгөөд